Сайн байцгаана уу та бүхэндээ бод гариг маань гүшээж буй лав гаригийн гига өдрийн мэнд хүргэе. Астрал Золанд байна. Өнөөдрийн тэнгэрийн зургийг та бүхэн маань харж байгаа бол нэлээд олон аспектууд байгааз. Тэр өнөөдөр цөмөрөө энийг ганцхан өнцгөөс нь ганцхан өнгөөр тайлбарлаж ерөөсө болохгүй. Яагаад гэвэл одоо өдрийн эхэнд хүчтэй мэдэрдэж байгаа энерги, оройроо шилжих тусам ажиллах энерги хоёр өөр хоорондоо жоохон одоо өөр гэсэн. Тиймээс өнөөдөр цөмөрөнгийн одоо өглөө гаргаж байх тэг гаргах сэтгэл хөдлөлийн дүгнэлтэд одоо оройн ингээд цөмөр эргээд тарах юм бол би арай хит хүчтэй хүлээгээд авцсан юм биш вэ гэж бодож магадгүй. Тэгээ үүний гол шалтгаан та бүхний харж байгаачлан Арслангийн ордод байгаа одоо энэ сар маань яаж юм бэ гэхээр энэ ахгүй юу? Энэ Арслангийн ордод энэ сар маань эсрэгцэл үүсгэж байгаа. Эсрэгцэл үүсгэж явахдаа энэ одоо хумхын ордод байгаа Плутотойгоо одоо би жоохон ингээд дахиад дэвшлүүлж жоохон дутаарагдчих яг шиг байна. Энэ хараа хумхын ордод Плуто маань байгааз. Тэгээ энэ хоёрын хооронд ингээд эсрэгцэл үүсчихэж байгаа. Энэ нэлээд харамттай гэдэг чинь нэлээд одоо энерги нь өндөр явагдаж байна гэсэн. За тэгэхээр сар маань тийм үү одоо бидний тухайн мөчийн сэтгэл хөдлөл, бидний дотоод хариу үйлдэл ахгүй юу? Тэгэд Арслангийн ордод энэ сар маань ингээд орчхороо бидний өөрийгөө үнэлэх үнц, бидний нэр хүнд, бидний хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээг илүү их хүчтэй мэдрүүлцдэг. Харин одоо энэ эсрэг талд нь байгаад байгаа юм те Плуто буюу одоо дэлхийн ван гариг маань бидний энэ мэдрэмжийн цаана нуугдаж байгаа хяналт. За тэгээд цаашлах юм бол бүр атаархал тэгээ эрх мэдэл бидний дотроо дарсан гомдлыг одоо бидний ч байна уу нөгөө үнийг гэсэн үг шүү дээ. Тэр гомдлыг одоо гадаргуур түлхэх бүрэн боломжтой байгаад байгаа байхгүй юу? За тийм учраас цөмөрөө одоо өдрийнхөө эхний хагаст жижигхэн зүйлийг хүртэл тийм ээ одоо эмзэг ингэж онож хүлээж авч бүр магадгүй. Ялангуяа одоо хин нэгэн бидний хэлсэн үгийг үл тоох юм бол тэр нь ямар амар ингээд үл тоочваа гэж цөмөрөөс мэдэрч магадгүй бодож магадгүй бидний санааг дэмжихгүй байх юм бол тийм үү биднэрт ингээд хариу өгөхгүй байх юм бол өөр хүний үгийг илүү их магтчихсан байх юм бол ялангуяа бидний одоо хүсэж байгаа асуудлууд бидний хүснээр шийдэгдээгүй байх юм бол цөмөрөө тэр зүйлийг маш томоор дэврэгэж хүлээж авч болохгүй шүү манайхаа. Тэрийг дэ жижиг байсан бол биш жижиг зүйлийг одоо тэ том битгий болгоорой. Тэ жижиг зүйлийг цөмөрөө том гэж буруу бодоод хүлээд авчих вэ. Ялангуяа одоо харилцаанд үүсэх тэ одоо атаархал эсвэл өмчлөх мэдрэмж хин нэгнийг хянах гэсэн одоо ийм одоо энергиуд их мэдрэгдэх юм бол тэр энергиудыг битгий илүү их хурц болгоорой манайхаа. Тэг яагаад чи надад энийг хэлээгүй юм эсвэл яагаад миний үгийг чи сонсохгүй байгаа юм би чамд одоо чухал юм уу үгүй юм уу гэдэг одоо тий асуудлын цаана байгаа одоо тий зүйлийг одоо асуудал үнэхээр өрнөд байгаа юм уу эсвэл одоо бидний одоо тий өөрийгөө үнэлэх үнд цэнийг ингээ батлуулах гэдэг одоо тэр одоо бидний сэтгэл мэдрэмж явагдаад байгаа мó гэдэг зэмээр ялгаж салгах хэрэгтэй манайхаа. За тэгээд одоо цөмөөрөө тий одоо өдрийн эхний хагаст яг харилцаагаа эзлэх одоо тий шийдвэрийг гаргах, шууд тулгаж ярих, ууралсан одоо тухайн үедээ урт мессеж бичгээс одоо цөмөөрөө болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ Плутоног одоо энэ ахгүй Плуто гэдэг чинь дэлхийн ван гарагийн энерги байхгүй юу? Яа тэр энэ энерги цөмөөрөө маш их онцлох хэрэгтэй. Энэ энерги чинь бид ингээд тухайн мөчөд яг одоо шийдэх ёстой гэсэн одоо тийм дарамтыг өгч чаддаг байхгүй юу? Яг энэ өгч чаддаг болохоор л одоо битгий сэтгэл хөдлөлөө тий оргилсон үедээ элдв янзын шийдвэрт гаргаарай. Ярваа нэгэн шийдвэр гаргах гад байх юм бол гаргахаас өмнө хугацаа өгөөрэй гэдгийг л одоо хэлээд байгаа юм. За тэгээд одоо өнөөдрийн тийм үү энэ хүчтэй мэдрэмжийг одоо улам их томруулж байгаа бас нэг өөр хүчин зүйл байгаад байна. Юу вэ нэг одоо энэ дээр харж байгаа бол энэ сар маань саяны яриад байгаа сар маань одоо энэ яаж ин бархас байд гарагтай ингээд нэгдэж байгааз энэ нэгдэхээр яах вэ гэхээр одоо бархас байд гарагч өөрөө тийм ээ ингээд ойртож байгаа зүйл болгоно ингээд томруулдаг энергитэй байхгүй юу. За тиймээс одоо баяр наадам болж байгаа гэд баяр наадмыг томруулах боломжтой. Тэгээд зөвхөн баяр наадмыг баяр баясгалыг томруулаад зогсохгүй өөрөө өөртөө ямар энерги мэдрэмж ойртож байна тэр зүйлийг бүгднийг томруулчихдаг.
Тэгэхээр цөмөрөө сайхан мэдээ их сонсох хэрэгтэй, сайхан зүйлийг их ярих хэрэгтэй манайхаа. Тэгээ сайхан мэдээ авбал те улам их одоо цөмөрөө урам орох боломжтой. Биднэрт гоё шин санаа төрөх юм бол тэр санаа асар том гоё төсөл мэд харагдах боломжтой. Тэгээ цөмөрөө нөгөө тэгвэр те бас хин нэгэнд гомдчих юм бол би өөртөө үүнийг бүр хизээж мартахгүй гэсэн баг хэмжээнд хүртэл цөмөрөө мэдэрч магадгүй шүү. Тэгээд нэг асуудал ингээд үүсчихээр бүх зүйл буруу болчихлоо гэж хэтрүүлэн битгий бодорой. Яагаад тэгэхээр эн чинь ингээд бархас байд гаргийнх нь өөрийнх нь те сүрэгч байна уу, ирэхч байна уу, аль алиг нь ингээд хэмжээг нь алдуулан томруулах ийм боломжтой байгаа. Тэгээ тийм болохоор цөмөрөө өнөөдөр өөрөөсөө тийм ээ ингээд бодит үйл явдал үнэхээр ийм том байгаад байгаа мó эсвэл одоо миний мэдрэмж одоо үүнийг томруулад байна уу бархас байд гаргийн нөлөөлөд байгаа юм биш үү гэж асуухад өрөөсөө илүүдэхгүй байгаа шүү. Тэгээд бас тий цөмөрөө нэгдлийг одоо айгуу зөв ашиглавал маш сайн байна. Өөрийгөө илэрхийлэх төр энэ энергийг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл одоо цөмөрөө бүтээлээ гаргах, тойрох, хүмүүсийн өмнө гоё одоо тий өөрийгөө илэрхийлж сайхан яриах, контент хийдэг хүмүүс яхан бол тухайн контентаа хийх, мэдээж хэрэг одоо хүүхэд тэгээд цагаан өнгөрүүлэх ягаад гэхээр эн чинь баяр баясгалангийн энергийг одоо нэмж өгч яадаг шүү дээ. Тэгээд баяр баясгалан одоо биднэрт эргэн дахин өгч чаддаг тэр зүйлүүдийг хийх юм бол цөмөрөө илүү их гоё энергитэй байх болно. Тэгэд өөрийнхөө авиасыг бас муухай болох хэрэгтэй. Тэгээд эдгээр зүйлүүд тийм ээ өнөөдрийн одоо энэ арслангийн ордод байгаа энэ энерги минь илүү их хүч өгөх болно. Энерги гэдгийг гэж яриад байгаа минь энэ сар болон бархас байд гарыгаа ярьж байгаа шүү. За тэгээд гол нь өөрийгөө цөмөрөө тий харуулах одоо өнөөдөр өөрийгөө харуулах эсвэл ингээд өөрийгөө батлах энэ хоёрын хоорондохыг ялгаж мэдэж амьдрах хэрэгтэй ийм өдөр байгаамаа. Тэгээд өөрийгөө харуулна гэдэг чинь тийм ээ цөмөр одоо бүтээлээ гоё бүтээх хэрэгтэй. Өөрийгөө батлах гэдэг чинь болохоор тийм үү одоо өрсөлдөгч байж бид нар ч өөрийгөө батлах болно шүү дээ. Тэгэхээр цөмөрөө аль замыг нь өнөөдөр сонгох вэ гэдэг одоо бидний өөрсдийн сонголт байгаамаа. За ингээ байж исэн ч одоо яаж юм бэ гэхээр дахиад нэг энергийг одоо та нартай дурдж үзүүлье. Энэ арслангийн ордод байгаа сар маань ихрийн ордод байгаа одоо тий одоо энэ тэнгэрийн вантахад энэ харж байна уу? Энэ хооронд ингээ секстэл үсэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хоньны ордод байгаа далаа вантайгаа бас одоо ингээ тригон үсэж байгаа. Эдгээр чинь ингээ айгүй гоё энерги холбоосод гоё эерэг гэсэн үг. Тэгээд одоо энэ юу гэхээр энэ хэсгийг цөмөрөө шин санаа, гоё зүн совин, шин нэгдлийн суваг нээгдэж байгаа, нээгдсэн байгаа гэж харж хүлээн авч болно. Тэгээд өнөөдөр цөмөрөө гоё сэтгэл хөдлөсөн асуудлуудыг тий айгу гоё өнцгөөс харах ийм гоё боломж байгаа шүү. Жишээ нь одоо ингээд энэ үйл явдал яагаад ингэ болцсон юм бол гэж бодохын оронд энэ үйл явдал болохоос өмнө ямар үйл явдлууд өрнчөөд энэ үйл явдал болсон болоо гэдэг өнцгөөс харуул их зөв. Тэгээд бидний санамсаргүй харсан мэдээлэлтэй тий ярваа нэгэн бидний хэрэгтэй зүйл хүртэл холбогдох боломжтой байхгүй ингээд цаагаараа далдуураа энергитэй холбогдох боломжтой цөмөрөө тэрийг харах хэрэгтэй харах боломж биднэрт байгаа. Тэгээ бидний ингээд удаан бодож байсан ажилдаа бид нар ингээд өөр арга зам өөр аргачлал олох боломжтой ийм энерги байгаад байгаа байхгүй юу? Гайхалтайгаад байгаас тэ. Ягаад тэгэхээр одоо тэнгэрийн ван гараг чинь тийм үү биднэрт ингээд шинэ холбоосыг үүсгэж идэг энергийг бас өгж идэг. Далаа ван гараг чинь биднэрт ингээд дүр зураг бидний төсөөлөл бидний зүн совин зүуд нойрыг идэвхжүүлж идэг тийм үү. Тэгээд арслангийн ордод ингээд сар маань байгаа болохоор энэ бүхнийг ингээд бүтээл болгон илэрхийлэх хүсэл одоо өгөх ийм энерги өнгийг биднэрт өгж байгаа юм аа. Тэгээ тийм учраас өнөөдрийн бидэнд орж ирэх ярваа нэгэн санаа орж ирэх юм бол битгийгч бол хоош нь тавиарай тийм үү. Ядчил ингээд цөмөрөө утсандаа тэмдэглэчи, ноорог гаргаж ирээд биччихье. Гой ингээд зураг зураад одоо тий дүрсийг гаргаад ирээ гой контентийнхаа гарчгуудыг хүртэл ингээд биччихье. Тийм үү. За тэгээд одоо тийм үү гэснээс бас нэг зүйл байна. Юу байна вэ гэхээр зүн совин гэдэг зүйл чинь тийм үү бидэрт ингээд наам гүмхэн мэдрэгддэг. Одоо мэдэгддэг.
Харин айдас, эго хоёр ихэвчлэн ингээд биднийг яаруулах гэдэг шүү. Тийм учраас цөмөөрөө яг одоо хий ч юм уу, яг одоо хариул гэдэг тийм үү. Яг одоо л энийг шийдэхгүй бол болохгүй гэдэг ийм шахалт дарамт мэдрэгдэх юм бол цөмөөрөө азнах хэрэгтэй. Ягаад тэгэхээр нам гүмхэн дунд цөмөөрөө зүн совингоо мэдрэх боломжтой. Тэгэд энэний цагаар юу хэлэх гээд нөхөр биднэрт орж ирж байгаа зүн совинчин маш зөв байх боломжтой гэдгийг энэ энерги чинь хэлээд байгаа байхгүй юу. За одоо ингээд тэнгэрийн зургийг харж байгаа бол би энэ цагийгаа дахиад 1 цаг үүлгэх юм бол өнөөдөр оройхондоо за яг 4 цагаас эхэлж байгаа боловч 7 цагта 7 цагийн үед нэлээх энерги хүчтэй байх болно. Тэгэд энэ юу харуулахыг хүсэж байна вэ гэхээр одоо энд юу яж байгаа байхгүй юу? Энерги дахиад хувирж орж ирж байгаа. Одоо өдрийн турш байсан энэ сар маань тийм үү? Ангараг гарагтаа одоо шигшил холбоо руу шилжиж орж ирж байгаа. Энэ чинь бас л гоё эерэг энерги холбоос гэхдээ анхаарах зүйлүүд бас байгаа. За юу байна вэ гэхээр одоо бидний ингээд өглөө өдөр тийм үү? Бидний сэтгэлдээ ингээд хит их зүйл ингээд эргэлдээд байсан бол өдөөс хойш оройхондоо энэ одоо энерги ингээд өнгөрөөд байх тусам цөмөрөө за одоо би юу хийж болох вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Яагаад вэ гэхээр ингээд ангар гарагтайгаа шигшил ороод ирэхээр бид нар хойшлуулсан ажлуудаа гоё эхлүүлэх. Удаан одоо ингээд хүлээж исэн хүнлүгээ заалгах ч юм уу те ажлуудаа цэгцлэх. Одоо ялангуяа оройдоо дасгал хөдөлгөөн хийх, бичиг баримтаа бэлдэх, нягтлах, шалгах яг төлөвлөгөөнийхөө эхний алхмуудыг хийхэд айгүй тохиромжтой цаг байхгүй юу. Тийм учраас та нарт одоо энэ цаг ингэж гүйлгэж харуулад байгаа. Одоо ингээд 1 цаг уршлуулчингууд одоо энэ энерги алга болчихж байгаа. Энийг улаан зураас нэмэгдэж орж ирнэ та харж байгаарай. Ингээд нэмчингууд за одоо хөдөлж болно, хийж болно гэсэн энерги орж ирж байгаа байхгүй юу? Гайхалтайгааз. За тэгээд нэг зүйлийг бас анхааруулъя. Эн чинь ингээд ангар гараг чи өөрөө тийм үү? Ямар одоо дайны бурхан дайчин гараг хүлээ дээ. Тийм учраас энэ энерги байгаа учраас цөмөр яах вэ гэхээр энэ энергийг хөдөлгөөнд эхлүүлэхэд ашиглах ёстой. Тийхгүй байгаад байх юм бол зөрчлийг одоо зөрчлийн энергийг идэвхжүүлэх бүрэн боломжтой байхгүй юу? Юу хэлэх гээд байна вэ гэхээр цөмөр энэ энергийг хөдөлгөөнд ашиглах юм бол бидний ажил улам их урагшлна. Ерөөсөө маргаанд бити ашиглаарай гэдгийг хэлэх гээд байгаа юм. За тэгээд манайхаа ийм байна да. За шөндөө болохоор нэлээ өөр энерги орж ирэн санчир гараг маань гэдэг тэр энергийг болохоор энэ удаа шөнө болохоор бас скип хий. Яагаад тэгэхээр цөмөр шүн чи ингээд унтнаа гэж бодож байна. Та нар маань тэг унтаж амраараа да. За тэгээ анхаарах биеийн хэсэг байх юм бол одоо тий бидний мэдээж хэрэг өнөөдөр хөлөө анхаарах хэрэгтэй байна. Өдрийн эхний хэсэг цөмөрөө сэтгэл хөдлөл ямар их байгаа вэ? Ангар гарагийн хөдөлгөөнтэй энерги бас орж ирнэ тийм үү? Тэгээ цөмөр ийм учраас хит удаан алхаж байгаа, хит их дасгал хийх, хит эвгүй гутал мэдхгүйгээр удаан гуталтайгаа удаан явж болохгүй шүү. Цөмөр анзаарахтай байх хэрэгтэй. Ялангуяа цөмөрөө шагаагаа, тавхаагаа, хөлийн хуруугаа анхаараараа манайхаа. Яаж л хахта хөлдөөрхөө харахгүй бол болохгүй шүү. Шатнаас буухта уцаа бити оролдоорой болгоомжтой байгаарэ гэж зөвлөмөр байна. Анхаарах ёстой жилтэнгүүд байна болохоор бич жилтэнгүүд байна. Бич жилтэнгүүд маань өнөөдөр тийм ээ лав гараг одоо бууд гараг маань иргэшээж байгаа. Тэгээ бууд гарагийг иргэшээдэг одоо энэ юу яриад шал өөр юм яриад лав гарагийг юм байна. Бууд гараг иргэшээж байгаа тийм үү? Гэтэл бууд гарагийг маань иргэшээж байгаа sorry шүү одоо энэ чинь миний хэл амж бүр ээрээд ирэхлээ. Бууд гараг маань одоо өөрөө ухарч байгаа тийм үү? Тийм учраас одоо бич жилтэнгүүд маань сэтгэлээ ингээд маш тайван байлгахгүй бол эрсдэлтэй алхмууд хийх бүрэн боломжтой байгаа. Тэгээ нэг хүний үгийг одоо тий хүнд ингээд дамжуулах юм бол айгу болгоомжтой дамжуулаарай, мессежээ дутуу уншчихав, үгээ буруу хэлчихв, цаг өдрөө андуурчихв. Ярваа нэгэн хүнд хариу өгөх гэж яагаад буруу үгээ сонгоод хэлжвэ манайхаа бич жилтэнгүүд минь одоо хурдан сэтгэх чадвар чинь маш өндөр байгаа чинь давуу талтай боловч түүнийгээ жоохон ингээд удаашруулаад тормостой байлгавал илүү их амжилттай амьдрах боломжтой байгаа шүү. Манай бич жилтэнгүүд маань аа. За тэгээд одоо манай ямар ордууд илүү их анхааралтай байвал зүгээр вэ гэхээр арслан байна, хумх байна, мэлхий байна, арслангийн ордууд маань эхлэе. За тэгээд арслан хумх мэлхий шүү манайхаа. За арслангууд маань болохоор яаж юм нөхөр одоо мэдж байгаа тийм ээ. Одоо өдрийн туршийн сар маань өөрийн чинь ордоос ямар айхтар энерги холбоосуудыг хийж байна гэхээр бархас байдтай ингээд юм нөлөөтэй байна тийм үү. Өөртөө итгэх итгэлийг чинь өөрийгөө илэрхийлэх хүсэлт чинь илүү их хүч өгөх бүрэн боломжтой.
За гэтэл одоо нөгөө саяны яриадсан Плутотойгоо тэ эсрэгцэлтэй байгаа учраас одоо хүлээн зөвшөөрөх хүсэлчин тийм үү? Одоо их болчих вэ. Тэгээ хүлээн зөвшөөрөх гээд байгаа тэр хүсэлчин бүр ингээд хүчний тэмцэл болж хоёрхаас болгоомжлох хэрэгтэй ийм өдөр байгаа шүү. Өөрийг чинь одоо тэг хин нэгэн магтахгүй байна гэд одоо үнцэн чи октоосоо буурахгүй гэдгийг битгий мартаарай. Хин нэгэн өөртөө чинь санал нийлэхгүй байна гэ та өөрийгөө батлах шаардлагагүй шүү манай арслангийн ордынхан манаа. Та нар маань өнөөдөр өөрийнхөө анхаарлыг тийм үү өрсөлдөгчдөө биш харин өөрийнхөө бүтээлдээ зориулах юм бол өөрийн чинь энерги маш сайн идэвхтэй эерэг байх болноо. За тэгвэл манай хумхынхан маань яаж ийнө гэхээр хумхынхан маань болохоор та нарын ордод тийм одоо энэ Плуто гариг маань одоо эсрэгцэлтэйгээ байгаад байгаа шүү дээ. Тэгээд Арслангийн ордод байгаа сар маань яг одоо тэ өөртөө чинь эсрэгцэлд байгаа учраас харилцаа, баг хамт олон олон нийтийн орчинд далд хүчний тэмцэл одоо явагдах бүрэн боломжтой учраас тэрийг бас мэдрэх та нар маань боломжтой. Тиймээс одоо хин нэгнийг хянах гэж оролдох тусам эсрэгүүцэл нэмэгдэж магадгүй. Тэгээ өнөөдөр бүх тулаанд битгий ороорой, орох шаардлагагүй шүү. Ярваа нэгэн асуудал үнэхээр таны оролцоог тэ шаардаад байгаа бол ямар асуудал таны эгог өдөөж байна вэ? Эго муу юм уу? Эсвэл үнэхээр амьдралд шаардлагатай зүйл муу мөн үү эсхийг ялгаж салгах хэрэгтэй. За тэгээд одоо мэлхийн ордныхан маань болохоор яаж юм нөхөр танаа ордод тийм ээ одоо ухарч байгаа бууд гарагчин байна. Нар маань бас байгаа. Тийм учраас одоо өчигдөр байсан одоо шинэ сарны маань те одоо энэ энерги маань дараа гэр бүл, гэр орон, өнгөрсөн яриа, хувийн чин шийдвэртэй холбоотой сэтгүүд үргэлжилнэ. За тэгээд өнөөдрийн арслангийн ордны энэ хүчтэй энерги өөрийн чинь одоо бодож байснаа тий дотроо бодож байгаа зүйлийг чинь шууд хилүүлэхэд ингэж түлхэж өгч бүрэн боломжтой. Гэхдээ бууд гариг ухарч байгаа гэдэг зэмрээ мартаж болохгүй учраас чухал яриандаа одоо нэг юу яах хэрэгтэй. Өгүүлбэрийг оруулах юм бол айгүй зөв амьдрах боломжтой. Жишээ одоо яриандаа тийм үү. Би ингэж ойлгосон. Зөв үү гэж асууж тодруулах юм бол маш олон асуудлаас өөрийгөө авч гарах бүрэн боломжтой. Одоо нэгсэндээ өөрийнхөө шууд би ингэж ойлгосон, би ингээд ойлгочлаа гэхгүйгээр би ингээд ойлгочихсон юм аа. Энэ зөв ойлгож гинэ үү гэд айгуугаа харилцаагаа зөөлөн цааш нь хөрнүүлж явуулаарай гэдэг байгаа байхгүй юу? Ойлгомжтой байгаах гэж найдаж байна тийм ээ манайхаа. Тэгээ өнөөдрийн ээлтэй өнгө болохоор ногоон өнгө байна. Ногоон өнгийг өнөөдрийн иргэшээж байгаа бууд гариг маань те иргэшээдэг уламжлалт бэлэгдлийнх нь өнгө байхгүй юу? Тэгэд энэ өнгө маань бидний чадварыг, бидний оюун ухааны, уян хатан байдлыг, бидний харилцааны сэргэлэн совоо чанарыг тэгээд фэнкшуй бүр мөнгөний өнгийг хүртэл илэрхийлж идэг тийм ээ. Тэгээд бидний биеийн чакраны одоо 7 энергийн төв хэсгийн одоо зүрхний төвийн өнгө маань байдаг шүү дээ. Тэгээ өнөөдөр бидний толгой айгүй хурдан сайхан ажиллана, мэдрэмжч хүчтэй байна. Тиймээс цөмөөрөө өнөөдөр ногоон өнгийг ашиглах та бидний ухаан, сэтгэл хоёр хоорондоо дайлгнахгүй байхыг одоо бэлэгдэж одоо бидний сэтгэлийн одоо энэ өнгийг ухаантайгаа уялдуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд цөмөрөө ногоон өнгийн хувцас, ногоон гоё одоо тий аксессуар, гоё чулуу эсвэл гоё одоо ажил хийж байгаа хүн байх юм бол ажлынхаа ширээн дээр гоё ногоон өнгийн жижиг зүйлийг байрлуулаарай. За тэгээд энэ өнгийг харах бүрдээ цөмөрөө эхлээд одоо юу гэж бодох вэ гэхээр би эхлээд юмыг маш гүн гүнзгий ойлгоно. Харин дараа нь хариулна гэдгийг битгий мартаарай. Энэ өнгийг харж байхдаа. За тэгээд хамгийн сүүлд цөмөрөө өнөөдрийнхөө энергитэй холбоотой манифестыг хамтдаа хэлцгээе. За цөмөрөө чин сэтгэлээсээ хэлээрэй. За эхлэе. Би төр зуурын хүчтэй мэдрэмжээр бус дотоод ухаанаараа сонголтоо хийж байна. Миний санаа үйлдэл болж миний үйлдэл зөв бүтэц бат бүх үр дүн рүү намайг хөтөлж байна. За тэгээд энэ манифест байлаа. Тэгээд манифеста дахин нэг сонсохыг хүсэх юм бол би одоо description хэсэг дээрээ бичээд үлдээчи. Та бүхэн байна өнөөдөр гоё энэ заслынхаа манифестыг хийгээд өдрөө сайхан өнгөрөөрэй гэж хүсэж байна. За тэгээд дахин баяр наадмын мэндийг хүргэе. Астрал Солон байлаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Түр баяртай. Сувгаа дагаараа манай